Сайн байна уу? Орой минь. За өнөөдрийнхээ лайвыг эхлэхэд бэлэн боллоо шүү. За та бүхэн маань сайхан зусж гэнэ үү? Сөрхий халуун өдрүүд үргэлжилж байна. Тэгээд энэ халуун өдрүүдийг бас их болгоомжтой өнгөрөөгөөрэй. Наранд цохиулав. За настангууд хүүхдүүд шингэний дутагдалд ороод бас их халуун наранд шингэний дутагдалд орсноос болоод хүндэрдэг шүү. Тийм учраас сэрүүхэн сүүдэртэй газар байж үзээрэй. За тэгээд шингэн сайн уугаад толгой энтрээ магнагаа сайн норгож ингэж байхгүй бол энэ халуун өдрүүд бол эрүүл мэндийн эрсдэлтэй өдрүүд явж шүү. Бүр 35 6 хүрээд шүү дээ сүүлийн үед. Тийм учраас эрүүл мэндээс онцгой сайн анхаараарай гэж хүсмээр байна. За ингээд өнөөдрийнхээ лайвыг эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ та бүхэн маань орж ирээд шеэрлэх улсууд нь сайхан бусдаа шеэрлээд өгөөрэй. За тэгээд мөн лайвынхаа өмнө бас суглаа суглуулдаг байгаа. За энэ суглааг бол одоо суглааны хонжуур бол одоо миний нөгөө ном байж байгаа шүү дээ. Таны биеийн нууцуд гэдэг ном байж байгаа. Тийм. Тэгээд энэ номон дээр бол одоо маш эрүүл мэндтэй холбоотой сонирхолтой сонин хачин фактууд одоо хүний биеийн одоо онцлог нууцуд одоо заримдаа эмч хүний сайн мэддэггүй тийм нууц юмнууд бол бас байгаа. Яагаад энэ номыг бичгээр болсон бэ гэхээр зэрэг би ер нь ангаах ухаанд одоо суралцаж эхэлснээсээ хойш за яагаад ийм юм байдгийм болоо гэж боддог янз бүрийн асуултууд хүний тарих толгоон дотор бол ингэж ургаж байдаг. За тэр амьдралынхаа туршид тэр толгой дотроо эргэлдүүлж исэн бодож исэн бодол одоо асуултуудыг цэгцэлж яагаад за тэгээд энэ хүний биеийн нууцтай холбоотой янз бүрийн одоо сонирхолтой баримтуудыг энэ дотор оруулж ингээд ном болгож гаргасан байгаамаа. Тэгээ энэ бол та бүхний өнөөдрийн одоо лайвын үеэр одоо хожих одоо азтан хүнд бол бэлэглэх ийм ном байгаамаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд одоо та бүхэн маань ороод ирээрээ нэлээд олон хүн цугларсны дараа бол лайва эхлэж азтангаа бол шалгаруулна. Дор хаяж 100-аас дээш хүн ороод ирэхлээр зэрэг азтангаа шалгаруулж эхэлнэ. За тэгээд өнөөдрийн сэдэв бол хэвлийн одоо өвдөлтүүд. За ямар өвдөлтүүд байдгийг байршлаар нь одоо яаж ялгах вэ? Өвдөлтийн байдлаар яаж ялгах вэ? Түүний цаана ямар өвчнгүүд нуугдаж байдаг вэ гэдэг талаар хэвлийн өвдөлтийн талаар одоо ярих болно. Энэ бол яг эмч хүний хувьд бол маш энгийн асуудал. Ер нь бол ард иргэдийн хувьд бол нэлээд түгээмэл одоо мэдчих ёстой бас тийм зүйлийг ярих гэж бодож байгаа юм. За тэгээд та орж ирсэн улсууд маань сайн шеэрлээд за комент хэсгээр нь болохоор зэрэг суглааныхаа дугаарыг оруулна. Одоохондоо дугаараа оруулах болоогүй байгаа. Зарлахаар зэрэг оруулна. За тэгээд дагах улсуудыг бол дагчаараа яагаад гэвэл би бол дандаа эрүүл мэндтэй холбоотой лайвууд хийдэг. За лайвынхаа дундуур ямар нэгэн одоо зар сурчилгаа, ямар нэгэн реклам, за эм бүтээгдэхүүн, витамин, элдв янзын одоо юмнуудыг рекламдаж одоо арилжаа наймааны зүйл огт хийдэггүй байгаа. Тийм учраас та бүхэн маань бол миний лайваас зөвхөн эрүүл мэндийн боловсролыг одоо олж авахын төлөө одоо лайвыг сонсдог байх гэж найдаж байна. За тэгээд дагах улсуудыг бол дагаараа яагаад гэвэл дараагийн лайвууд маань та бүхэнд маш хурдан очихын тулд хэрвээ та фоллоу буюу тэр дагах гэдэг товчийг дарчих юм бол миний дараагийн лайвуудыг та бүхэнд хурдтайгаар шуурхаа хүрнэ. Тэгэх юм бол бүгдээрээ эрүүл мэндийн одоо боловсролыг дээшлүүлнэ. За бас нэг юмыг анхаарал аваарай. Лайва одоо яг явж байхад нь бол үзэж чадахыг хичээгээрэй. Сүүлийн үед лайвыг урт хугацаагаар хадгалах боломжгүй болсон шүү. 30 хоноод л устгадаг болсон. Тийм учраас нөхөж үзэхэд бол одоо эрт дээр үеийн миний лайвуудыг бүгдийг устгаа хийсэн байх гэж бодож байна. Сүүлийн 1 сарын дотор хийсэн лайвууд л хадгалагдаж үлдэж байгаа шүү. Тийм учраас одоо сайн үзээд аваарай. Эсвэл 1 сарын дотор амжиж үзээрэй. Тэгэхгүй бол устгаад байгаа шүү. Facebook маань бол удаан хадгалахгүй болчихсон байна лээ шүү. За ингээд хэр орж ирж байна? Хүмүүсүүд орж ирж байна уу? Дуудаарай бусдыгаа. За дахиад нэг 2 минут 1 минут хүлээч төөхөө. Тэгээ ингээд 100-аас дээш хүн цугларсны дараа л суглааг эхлүүлнэ. Суглаандаа бэлдэж байгаа байх гэж найдаж байна. За энэ бол цэвэр азийн суглаа байгаа.
Яг тэгвэл би нэг тоог бол ингээд дотроо бодсон байж байгаа. Тэгээд тэр бодсон тоогоо энэ цаасан дээр бичээд энэ одоо операторт бол өгнө. За ингээд оператор харж агаад яг миний бичсэн тоотой ингээд давхцсан хүний тоог бол одоо азтан гэж шалгаруулах юм аа. За тэгээ азтан шалгаруулахаас өмнө та бүхний зүгээс асууж тодруулах юм байвал сонсъё гэж бодож байна. За энэ зам бол онцгой халуун зам болж байгаа учраас эрүүл мэндэ анхаараарай. Шингэний дутагдал битгий ороорой. За даралтай усууд байвал даралтаа ойр ойрхон үзээрэй гэж бас анхааруулж хэлмээр санагдаж байгаа шүү. За одоо хэр орж ирж байна. За суглаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо. За ингээд за би ингээд суглааныхаа дугаарыг энэ цаасан дээр ингээд бичээд операторт өгчлөө. Та бүхэн нэг хүн нэг л суглаа, нэг л дугаар бичих шүү коммент хэсэг дээр. Нэг хүн 2 болон 3 түүнээс дээш бичих юм бол одоо бусад хүмүүсүүдэд бол бас их шударга биш болно. Тийм одоо олон коммент бичиж байгаа бичих юм бол тэрийг бол тооцохгүй нэг хүн 1-ээс 100-ийн хооронд ганцхан тоог л бичнэ. За тэр тоон таарангууд манай оператор бол шууд азтныг ингээд шалгаруулах юм аа. За одоо ингээд тоогоо бичиж эхэлж болно. Коммент хэсэг дээрээ бичээрэй. Энэ бол таны хонжуур азтанд өгөх бэлэг байна. За эхлэе. За бичээд эхэлсэн үү? Хурдно. За манай азтан тодорчсон байна. Өнөөдрийн азтан маш хурдан тодорсон учраас бусад хүмүүсүүдэд бас тийм бичих одоо юу гарсангүй гэж бодож байна. Боломж гарсангүй гэж бодож байна. За өнөөдрийн азтан бол одоо 71 гэдэг дугаарыг одоо сонгосон одоо азтан бол энэ миний номны эзэн боллоо. Тэгээ танд баяр хүргэе. Хэн гэдэг хүн болсон бэ? Шууд зарлаа явчихсан тийм ээ. За энийг нь авсан. Би 71 гэдэг дугаарыг цаасан дээр бичсэн байсан. За тэгээ тэр хүнд бол наран чимэг нараа гэдэг. Наран чимэг нараа гэдэг хүн байх шүү. Ямар хурдан таачаа гинэ. За одоо танд баяр хүргэе. Аз бол одоо ийм л байдаг байгаа. Тэгээд хурж ирээд номоо аваарай. Миний ширээн дээр ингээд аваад хадгалчихсан байгаа. Гарын үсэг зурж өгөн танд. За ингээд лайвынхаа үндсэн сэдв рүү орё. За өнөөдрийн лайв бол одоо хэвлийн өвдөлттэй холбоотой ийм лайв байгаа. За хэвлийн өвдөлтийг ингээд байршлаар нь ингээд 9 хуваачглаа. За ингээд баруун дээд хэсэг, баруун гол хэсэг, за зүүн дээд хэсэг. За баруун дунд хэсэг, одоо гол хэсэг, тийм ээ. За тэгээд одоо хэвлийн одоо дунд болон дунд зүүн хэсэг. За тэгээд энэ болохоор давсагны байршил байж байгаа. За голын доод хэсэг зүүн одоо баруун доод хэсэг тэгээ зүүн доод хэсэг гэдэг ийм 9 байршлын талаар өнөөдөр ярилцах болно. За энэ 9 байршил дээр ямар өвдөлтүүд бол мэдрэгдэж болох вэ гэдэг талаар бол яринаа. За тэгээд ингээд нэгээс ахуулаад ингээд 9 хүртэл ингээд байршлыг ингээд тэмдэглэчихлээ. За эдгээр байршлуудын талаар ямар өвчнгүүд цаана нуугдаж байж болох вэ гэдэг талаар одоо ярих гэж бодож байна. За ингээд яг ингээд гар утасны ингээд дардагт коноп шиг ингээд 1-9 хүртэл ингээд байршлыг ингээд тэмдэглэчихлээ тийм үү. За нэгдүгээр байршил баруун дээд байршил. За энэ бол яг үндсэндээ бол хамгийн одоо түгээмэл байдаг нь бол элэг цөсний өвчний байршил байгаа. Элэгний өвчин зарим тохиолдолд цөсний өвчин бол бас өвдөлт өгдөг. За ерөнхийдөө элэг нь арай илүү давмгайлдаг гэж хэлж бас болно. За энэ бол элэгний одоо архаг өрөвслийн үед бол өвдөлт өгж болно. За элэгний хордлогоны үед өвдөлт өгж болно. Зарим тохиолдолд цөсний чулууны үед өвдөлт өгж болно. За ерөнхийдөө элэг цөсний байршил гэж бас ойлгож болно. Нэг номерыг бол. За дараачих нь бол энэ голын дээд байршил. 2 номерын байршил. За энэ 1 номерын байршил дээр хэрэв өвдөлт өгöd байх юм бол та бүхэн эход харж цөсний чулуу байна уу гэж үзэж болно. За биохим үзээд одоо элэгний одоо хурц өрөвсөл байна уу, архаг өрөвсөл байна уу гэж үзэж болно. За энэ өвдөлт бол их хүчтэй хатгаж өвдөж явах юм бол голдуу энэ өвдөлт бол цөсний чулууны өвдөлт байж болдог.
Хэрвээ тийм дүлийн юм шиг чинэрч цаагаараа нэг тийм нэг хөндүрлж өвдөж байвал илгэний өвдөлт байж боломжтой шүү. За энэ бол одоо голын дээд байршил. За энэ бол яг аюулхайн байршил гэж хэлж болно. Монгол хүний хувьд бол аюулхайн дөнгөж доор байгаа энэ байршлыг бол энэ 2 номерын байршил гэж ойлгож болно. За энэ 2 номерын байршил бол ерөнхийдөө бол ходоодны өвдөлтийн байршил. За тэгвэл бас ходоодноос гадна улаан хоолойны доод хэсэг тийм ээ бас яг аюулхайн одоо энэ дээд хэсгээр бол өвдөлт өгж болно. За яг энэний доор бол голдуул ходоод л голдуу байгаа. За түүнээс гадна энэ илгэний одоо зүүн дэлбэн бол одоо ингэж оршдог байгаа. Тийм дүлийн юм уу тийм чинэрсэн өвдөлт бол бас илгэний бас зүүн дэлбэн маягаар бол дэлбэн бол яг энэ байршлын арай цаах нь бол бас илэг бас байгаа шүү. Тэгэхээр зөв илгэний өвдөлтийн үед ялангуяа одоо өрөвслийн үед одоо бага насны хүүхдүүдийн шаралж явах үед бол яг энэ байршлаар бас өвдөлт өгж бас болдог. За мөн ходоодны өрөвсөл, ходоодны шархны өвдөлт бол яг энэ байршлаар бол бас явагддаг байгаа шүү. За энэний цаана гүнд нь бол бас нэг эргэтэн байгаа. Энэний цаана бол бас нэг нойр улчхай байгаа шүү дээ. Гэхдээ нойр улчхай бол яг энэний арай жоохон доошоогоо. Энэ 2 дугаар байршил, 5 дугаар байршлын завсар маягтайгаар өвдөх нь илүү илбэг байдаг л да. Тэгэхээр энэ өвдөлтийн цаана бол хэд хэдэн эргэтэн байж болно. Улаан хоолой бас заримдаа бол доод хэсгээрээ өвдөж болно. За ходоод байж болно гэсэн. Илгэний зүүн дэлбэн бол ингээд оршиж байгаа учраас бас өвдөлт өгж болно. За нэг ховор тохиолдол байдаг шүү. Зарим ховор тохиолдолд энэ зүрхний өвдөлт ингэж ходоод юм шиг эвгүй өвдөх тохиолдол бас байдаг. Дамжиж өвддөг. Зүрхний өвдөлт хаяа ийшээгээ орж ирдгийг шүү. Ер нь бол зүрхний өвдөлтийн бол үндсэн байршил бол энэ шүү дээ. Гэхдээ зүрх маань бол зарим тохиолдолд ингээд дамжиж өвдөөд ходоод юм шиг эвгүй өвдөх тохиолдол бас байдаг. За энэ 2 дугаар байршлын тухай ярьчлаа тийм үү? За та бүхэн орж ирж гин үү? Орж ирсэн улсууд нь бусаддаа сайн шеэрлээд энэ эрүүл мэндийн чухал мэдээллийг маш сайн түгээгээд өгөөрэй. Тэгээ бусдаа сайн одоо юу яагаад дагах улсууд нь дагаад өгөөрэй гэж бас хүсмээр байна. За тэгээд дараагийн байршил. За 3 дугаар байршил. За 3 дугаар байршил бол үндсэндээ бол яг энэний цаана юу оршдог вэ гэхээр зэрэг голдуу яг дэлүүний одоо дээд хэсэг оршиж болно. Тийм ээ. За тэгээд энэ бүдүүн гидсний одоо дээд одоо зүүн дээд өнцөг бол бүдүүн гидсний зүүн дээд өнцөг бол ингэж оршиж бас болно. Ер нь бол бүдүүн гидс гэдэг чинь бол эндээс эхлээд ингээд П хэлбэртэй ингэж оршдог ийм эрхтэн шүү дээ. Тэгэхээр зэрэг бүдүүн гидс бол хэд хэдэн байршил дээр бол оршиж байж болдог. За үүний цаана бас нойр улчирхаан өвдөлт бол энэ үед энэ байршил дээр бас тохиолдох тохиолдол байгаа. Ходоодны зарим хэсэг бол бас энэ байршил дээр бол өвдөж явах тохиолдол бас байдаг. Тийм ээ. За энэ байршил бол одоо 3 дугаар байршил буюу энэ хөвлийн зүүн дээд байршил байна, тийм ээ. За энэ дээр бол дэлүү оршиж болно. За нойр булчирхай бас тодорхой хэмжээгээр оршиж болно гэж хэлсэн. За дараа нь хөвлийн одоо баруун голын захын байршил, тийм ээ? Баруун захын байршил, тийм ээ? Голын. За энд бол одоо хэд хэдэн эргэтэн байж болно. Зарим тохиолдолд бол цөс элэг бас оршиж болдог. Зарим хүний элэг бол яг энэ байршил дээрч байхгүй бүр доошоо унжаад ороод ирчихсэн бөөр ингээ явж идэг элэг бол бас байж идэг. Тиймээс зарим хүний одоо байршил нь одоо унжуу байршилтай элэг бол энэ хэсэгтэр өвдөж болно. За энэ хэсэг дээр бас нэлээд өвддөг бас байршил бол бөөрийн байршил байгаа. Яг бол бөөр бол яг одоо энэ элэгний дөнгөж доор оршиж байдаг, ингээд оршиж байгаа. Тэгвэл арай жоохон хойшоо нуруу руугаа өвдөлт нь бол арай нуруу руугаа байж болно. Гэхдээ зарим бөөрийн чулууч гэдэг юм уу? За бөөрийн зарим өвдөлт бол ийшээгээ бас мэдрэгддэг тал байгаа. За энэ дээр бас мөн одоо юу бол бүдүүн гидсний байршил бол бас оршиж болно. Ялангуяа бүдүүн гидсний өгсөх хэсэг бол яг энэгээр бол өвдөх бас боломжтой гэж үзэж байгаа. За иймэрхүү одоо эргэтэнгүүд бол энд оршноо. За цөсний өвдөлт бол энд өвдөлт өгөх хамгийн одоо түгээмэл байршлуудын нэг. Цөсний өвдөлт бол 1-р байршилч байж болно. За энэ 4-р байршил бол нэлээд түгээмэл байршил байна. За тэгээд зарим тохиолдолд бол энэ
бас 2 дугаар байршил руу бас өвдөлт өгж бас болно. Ер нь бол цөс бол энэ хаваар л өвдөн гэж ойлгох хэрэгтэй. За ойлгомжтой байна уу? Ойлгомжгүй юм байвал асуугаарай. За дараа нь энэ голын байршил. За энэ голын байршил бол хүүс болон хүүсний эргэн тойрондох байршил байгаа. За энд бол зарим хүний ходоод өвдөж болно. Яг бол ходоод бол зөвхөн одоо ингэж байж идэг ч идвэш зарим хүний хувьд бол нэлээд доошоогоо ороод ирчихсэн ходоодтой усуд бас байж л байдаг л да. Тэгээ ходоодны гарах хэсгийн өвдөлт гэдэг бол яг энэ одоо 4-5-ын одоо энэ завсрын энэ байршил дээр бол ходоодны гарах хэсэг болон 12 хуруу гэдэс ходоодны доод одоо үзүүр бол яг энэ байршил дээр бол байж идэг шүү. Тийм учраас одоо 12 хуруу гэдэсний шархлааны өвдөлт бол одоо энэ 4-р байршил, 5-р байршлын энэ завсрын байршил дээр бол ходоодны 12 хуруу гэдэсний шархлаа энэ байршил дээр орж ирдэг. За ходоодны яг өөрийнх нь шархлаа бол энэ байршил дээр илүү байдаг. Тэгтээ нэг онцлог байдаг нь юу гэхээр зэрэг 12 хуруу гэдэс болон ходоодны гарах хэсгийн пилорын хэсэг гэж нэрлэдэг л дээ. За тэр байршлын шархлаа бол хоолунд идэхлээр зэрэг өвдөлт нь төрдөө ингээд дарагдах шиг болдог. Яг бол тэр их ходоодны хүчлэг орчин бол одоо пилорын өвдөлт бол хоол идсний дараа жоохон саармагжаад нөгөө ходоодны хүчил нь бол арай жоохон суларч тэрний ачаар бол өвдөлт нь баг зэрэг намддаг. Тийм учраас ходоодны гарах хэсгийн өвдөлт бол гарах хэсгийн шархлааны өвдөлт бол хоол идэхлээр намжиж идэг тийм тал байдаг. За мөн энэ 5 дугаар байршил бол ерөнхийдөө нарийн гидсний байршил гэж ойлгож болно. Нарийн гидс бол ерөнхийдөө энэ нэлэнхүүдэл ингэж оршдог боловч хамгийн түгээмэл өвддөг нь бол энэ одоо голын одоо байршил мөн ходоодны байршил 12 биш ээ нарийн гидсний байршил бол энд бол оршиж идэг юм аа. За зарим тохиолдолд бол нойр булчирхайн өвдөлт бол энэ 5 дугаар байршлын одоо дээд хэсгээр бас өвдөж болно. За тэгтэл хамгийн түгээмэл нь бол нойр булчирхайн өвдөлт бол 5 6 дугаар байршлаараа ингэж дамнаж ороож өвдөн одоо хэвлийн одоо зүүн тал руугаа илүү хүчтэй өвдөлт нь бол тархаж өвддөг ийм талтай байдаг. За дараа нь 6 дугаар одоо байршил буюу за хэвлийн голын одоо зүүн талын байршил. За энэ бол одоо нойр булчирхайн өвдөлт одоо хамгийн их түгээмэл байдаг энэ өвдөлт байж байгаа байршил байгаа. За мөн одоо бүдүүн гидсний уруудах хэсэг энд оршиж идэг. За яг дэлүү бас тодорхой хэмжээгээр байж болно. Зарим хүний дэлүү бол доороо арай жоохон байршил доошоо ороод ирж тохиол байдаг. За мөн бөөрийн байршил бас байж болно. Бөөрийн одоо шээлүүр доошоогоо одоо энэ замаар ингэж уруудаж орж ирдэг. Тийм учраас бөөрийн чулуу үүсээд бөөрийн чулууны өвдөлт бол хаяа энэ тал руугаа юм уу энэ тал руугаа энэ хоёрын аль нэг рүү бол орж ирдэг тал байдаг. За тэгээд дараа нь 7 номер. За энэ бол одоо мухар олгон байршил шүү дээ. Мухар олгон байршил. За мухар олгон өвдөлт бол тэгтээ эхлээд бол хэвлийнээс өвдөлт нь эхлээд тэгээд дараа нь энэ баруун доод цав руугаа дамжиж өвдөх тохиолдол илүү элбэг байдаг. За та бүхэн маань энэ лайвыг маш сайн шеэрлээд өгөөрэй. Яг бол энэ бол эрүүл мэндийн маш анхан шатны мөртлөө их чухал байршлуудын талаар одоо гидсний өвдөлтүүдийн талаар ярьж байгаа шүү дээ. За 7 дугаар байршил дээр бол бас өндгөвчний өвдөлтүүд орж ирнэ. Ер нь бол энэ цавны одоо дээхэн байршил за баруун зүүн цав хоёулаа бол өндгөвчний эмэгтэй хүн дээр бол өндгөвчний байршлууд дээр бол өвдөлт өгдөг түгээмэл байршил байгаа. За 7 дугаар байршлын онцлог нь бол мухар олгон өвдөлтийн бол хамгийн түгээмэл байршил байгаа. За 8 дугаар байршил бол үндсэндээ давсагны байршил. Давсаг. За гидсний доод хэсэг. За тэгээд шулуун гидсний одоо гүний хэсэг. За дараа нь савны байршил, тийм ээ. За ингээ шулуун гидсний байршил бол 8 дугаар байршил дээр бол давцаж орж ирдэг юм аа. За эмэгтэй хүн дээр бол савны байршил, савны өвдөлт бол яг энэ 8 дугаар байршил дээр бол давцаж орж ирдэг. За мөн давсагны өвдөлт орж ирдэг. За эрэгтэй хүн дээр бол давсагны байршил, шулуун гидсний өвдөлтийн байршлууд бол энэ дээр орж ирнэ. За 9 дугаар байршил. За 9 дугаар байршил бол одоо эс хэлбэрийн буюу бүдүүн гидсний уруудах хэсэг ийм эс хэлбэртэй ийм одоо бүдүүн гидсний хэсэг байдаг. Эс гэдэг нэг мушгаа хэлбэртэй гэсэн утгатай юм л да. За тэгэхээр зөв энэ бүдүүн гидсний энэ 9 дугаар байршил дээр бол хамгийн түгээмэл өвчин бол дивертикулит гэдэг өвчин байж байгаа. Бүдүүн гидсний
одоо цүлхэн гэдэг өвчин. Өөрөөр хэлбэл бүдүүн гидсний хан нь одоо зарим хэсгээрээ ингээд цүлхийгээд гадагшаага ингээд жоохон цүлхийж гарч ирсэн diverticulite гэдэг ийм өвчин байдаг. За тэр өвчний хамгийн түгээмэл одоо байдаг өвтөлт бол ерөөсөө 9-р байршил дээр байдаг. За өтгөн хатаад за тэгээ бүдүүн гидсний хан руугаа хамгийн их одоо даралт өгдөг байршил бол 9-р байршил. За энэ хэсэг дээр бол бас их нас ахих тусам өвдөлт өгөх нь элбэг болж эхэлдэг. За тэгэх юм бол ялангуяа нас ахаад эхлэхээр зэрэг энэ байршил дээр өвдөлт нэмэгдээд эхлэх юм бол бүдүүн гидсний diverticulite гэдэг ийм өвчин юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За нэлээнгүүд нь бол ингээд ярьчлаа. За бас энэ дээр бол түгээмэл бас нэлээд байдаг өвчин бол могоон яр гэдэг өвчин байна. За могоон яр гэдэг өвчин бол ялангуяа 1-р байршил, 3-р байршил дээр бол нэлээд түгээмлэр орж ирдэг. За баруун хавирга, зүүн хавиргууд дээр бол могоон яр гарахын өмнө бол маш хүчтэй өвдөлтүүд өгдөг. Тэгэхээр зэрэг учир нь олдохгүй байгаа хүчтэй өвдөлтийн цаана бол могоон яр гарахын өмнөх өвдөлтүүд гарч иж магадгүй. Яг бол могоон яр гэдэг өвчин бол өвдөхөөсөө яг яр нь гарч эхлэхээс өмнө учир нь олдохгүй маш хүчтэй мэдрэлийн өвдөлтүүдийг өгж идэг. За тэр мэдрэлийн өвдөлтөөс болоод маш хүчтэй өвдөж явах юм бол могоон яр гарахын өмнөх өвдөлт байж бас магадгүй гэж бас ойлгох хэрэгтэй. За гидсний байршлыг бол би 5-р байршил гэж хэлчихсэн. За ингээд гол юмнуудыг бол ингээд ярьлаа. Арай дутуу ярьсан юм байвал хэлээрээ энэ дээр бол бас бөөр байж болдог. Баруун зүүн бөөр одоо ялангуяа энэ дээр бол зүүн бөөр, энэ дээр бол баруун бөөрийн өвдөлтүүд бол энэ дээр бас орж ирэх тохиолдлууд байдаг. За жишээлх юм бол за хаана өвдвөл ямар шинжилгээнүүд ач холбогдолтой вэ гэдэг талаар яриадах гэсэн ийм одоо хүсэлт орж ирж байна. За 1-р байршил дээр өвдөд байх юм бол юуны өмнө бол элэг цэсний биохим хийн. 1-р байршил дээр өвдөд байвал элэг цэсний биохим хийн, цусны дэлгэрэнгүй хийн. За 2-р байршил дээр өвдөд байх юм бол за юуны өмнө бол ходоодны дуран хийн. Өвдөд байвал ходоодны шарх байж болно. За зарим тохиолдолд зүрхний шинжилгээ хийж өгж болно. Зарим тохиолдолд бол нойр улчирхааны одоо шинжилгээ хийхэд бас гэм байхгүй. За 3-р байршил дээр бол ерөөсөө нойр улчирхаан биохим хийж үзнэ. За тэгээд зарим тохиолдолд бол одоо эход харж болно. За бүр учир нь олдохгүй бас компьютер томограф энтрээр наривчилж үзэж болно. За 4-р байршил дээр бол ер нь бол бүдүүн шулуун гидсний дуран хийх шаардлагатай. За зарим тохиолдолд бол бөөрийн одоо шинжилгээ, бөөрийн хэвлийн эхо үзэхэд бол бас мэдэгдэнэ. За хэрвээ чулуу байх юм бол шээсний шинжилгээ үзэхэд бол мэдэгдэнэ. За хэвлийн компьютер үзэх юм бол одоо бөөрийн чулуу байна уу гэдгийг бас хэвлийн компьютероор бас үзэж болно. За 5-р байршил бол нарийн гидсний байршил. За нарийн гидсний байршил дээр бол жоохон онш тогтооход амаргүй. Тийм учраас юун төрөнд бол одоо яг бол нарийн гидсний дуран гэж барыг хийдэггүй шүү дээ. Нарийн гидсний дуран гэж Монголд барыг хийдэг газар барыг байдаггүй. Тийм учраас нарийн гидсний дуран гэхэд маш хэцүү учраас за юу ч гэсэн эхлээд компьютер томографаар ч юм уу одоо харж үзээд цаана нь ямар нэгэн ноцтой өвчин байна уу гэдгийг одоо хурц өвчин байна уу гэдгийг тогтоох нь зүйтэй байх. За дараа нь энэ дээр 6-р байршил дээр бол энэ бол бөөрийн чулуу байж болно, бөөрийн одоо архаг өвчнүүд байж болно, шээсний шинжилгээ, бөөрийн биохим хийж болно, эход харж болно. Эхлээд ер нь эход харахад гэмгүүдээ ер нь бол. За энэ дээр болохоор зэрэг мухар олгон байршил. За мухар олгон байршил дээр бол хэвлийн эхо хийж үзэж болно, компьютер томографаар мухар олгоо байна уу гэдгийг үзэж болно. За 8-р байршил. 8-р байршил дээр бол ерөнхийдөө давсагны одоо эхо харж харах хэрэгтэй. Савны өвчин байх юм бол эмэгтэйчүүдийн өвчин байх юм бол савны дуран хийж үзэж болно. Умаа хүзний дуран хийж үзэж болно. За тэгээд компьютер томограф мэдээж хэрэг хийж болно. Хэвлийн томографаар бол тодорхой томограф байх юм бол савн дээр ямар нэгэн ноцтой юм байна уу үзэж болно. За бүдүүн шулуун гидсийг бол дурандуусан дээр байх гэж бодож байна. За 9-р байршил дээр бол хамгийн түгээмэл хийх шаардлагатай юм бол голдуу одоо бүдүүн шулуун гидсний дуран хийх шаардлагатай байдаг. За иймэрхүү шинжилгээнүүдээр бол оншиг тогтоож болно. Ер нь л хэвлийн одоо ямар ч өвчний үед бол биохим бол зайлшгүй хэрэг болдог тал байгаа. Яг гэх юм бол биохимээр бол илэгний өвчин гараад ирдэг, за цөсний өвчин гараад ирдэг, нойр улчирхай өвчин гараад ирдэг тийм үү.
За ингээ сахарын өвчин гэж гараад ирдэг. За тийм учраас биохим гэдэг бол маш чухал бас оншиг тогтооход хэрэгтэй болдог. За хурц өвдөлтийн үед бол цусны дэлгэрэнгүй гэж чухал шинжилгээ бас хэрэгтэй байдаг. CRP гэдэг чухал шинжилгээ бас байгаа. CRP гэдэг бол бактерийн гаралтай хурц өрөвслүүдийг тогтооход бол CRP гэдэг шинжилгээг бол тоогоор үзэхэд бол их чухал хариунууд гарч ирдэг. За энэ зүүн талын өвдөлтнүүд дээр бол голдуу нойр улчирхаан биохим хэрэг болдог. Тийм ээ. За бүр их хурц өвдөлтийн үед бол компьютероор нойр улчирхаан хурц өрөвсөл байна уу, нойр улчирхаан өвчл явагдаж байна уу гэдгийг үзэхэд бол чухал одоо онцлогооны ач холбогдолтой байдаг юм аа гэж хэлмээр байна. За дутуу ярьсан зүйлээ бол асуучих. Тэгээ асуултанд нас хариулаад явчих гэж бодож байна. За. За асуулт айхтар юм алга байна уу? За тэгвэл тэгээд та бүхэн маань энэ лайвыг сайхан шеэрлээд өгөөрэй. Тэгээд комент хэсэгт нь асуултаа бичих юм бол тэрийг би хариулаад өгье. Тий комментээр хариулчих тийм ээ. За анхаарал хандуулсанд баярлалаа та бүхэнд. За тэгээд халуунд бие сайн гамнаарай, бие сайн бодоорой. Халуун өдрүүд үргэлжилж шүү. Баяртай.